Өмнө нь тулгарсан бэрхшээлийг сэтгэлийн тэнх зорилго тэмүүллээрээ даван туулж буй хүүхдүүдийг энэ чадах болов уу гэх томчуудын эргэлзээ нь хүүхдийн өмнө бас нэгэн саад бэрхшээл үүсгэдэг. Тэдэнд итгэх бидний итгэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэдлэг боловсролтой болгох асар том үүрэг юм. Тэднийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахад та бидний үүрэг үлээ. Төрөлх урлаг технологийн бие даан суралцах дасгал ажлын дэвтэр нь ерөнхий боловсролын сургууль тэгш хамран суралцаж байгаа ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын болон хичээлийн бус цагаар нэмэлт дэмжлэг үзүүлэх зорилготой. Төрөлх урлаг технологийн бие даан суралцах дасгал ажлын дэвтрийг бид танил зүйл бүтээх чимэглэх, бид танил зүйлийг зурах чимэглэх, төрөлх урлагийн яриа гэсэн бүлэг сэдвүүдээр боловсруулсан болно. Хүүхдийн хөгжих, сурах онцлог, бодит чадвар хэрэгцээ сонирхлыг харгалзан зурах, будах, хайчлах, наах, үрж байгуулах, эвлүүлэх, бүтээл хийх дасгал даалгаврыг алхамаар гүйцэтгэхээр боловсруулсан. Дасгал даалгаврыг гүйцэтгэх явцад хүүхдийн хэл яриа, танин мэдхийн хөгжлийг дэмжих, гарын жижиг булчин гарын урыг хөгжүүлэхэд чиглэсэн онцлогтой. Одоо хоёулаа цаасаар амтъя. За тэгээд дараа нь одоо чимэглэе. За. Намайг даваа жаргал гэдэг. Миний дуртай өнгө бол хар өнгө. Би зураг дуртай, өнгийн цаасаар юм хийх дуртай. Антай хамт цагийг сайхан өнгөрүүлээ. Дасгал даалгаврын дэвтэр дээр ажиллах над сонирхолтой байсан. Хүүхэд бүр өөр өөрийн хүсэл сонирхол, хувийн онцлог, ялгаатай чадваруудтай иймд хүүхэд бүр тохирсон арга зүй дэмжлэг нь тэдний амжилтаа суралцах үндэс болдог. Энэ хүү дасгал ажлын дэвтрийг эцэг эхчүүд, асран хамгаалагч багш та бүхэн хүүхдийн сурах хөгжих онцлогт нийцүүлэн даалгаврыг сонголттой авч нэмэлт дэмжлэг болгон ашиглаарай. Та бүхэнд амжилт хүсье.